намайг март гэж хэлээ чимээр алхлаа. Таван сарын төв. Таны амьдралдаа уншсан хамгийн шилдэг ном юу вэ? Одоогоор гэх юм бол нөгөө суудалцсан юм. Яагаад бас танд шилдэг санагдсан бэ? Яг жоохон зовлонтой байж байгаад хамгийн сүүлд нэг тийм тайтгаруулаад төгсөн айгу сэтгэлүүлсэн гэх юм уу? За маш баярлалаа. Bob Marley-гийн biography. Та яагаад энэ номыг нэрлэж байгаа вэ? Яг бол би Bob Marley тайлт учраас. Яг нэг амьдралынхаа үзэл санааг амар гоё гаргаж өгсөн байсан. Ана Франк өдрийн тэмдэглэл юм болов. Яагаад бас тэр номыг нэрлэж байгаа вэ? Яг нөгөө өсвөр насны охины өөрийнх нь амьдралтай айгу холбоотой. Өөрийнх нь өдөр тутмын юмыг хэлсэн болохоор санагдсан. Би шатээс ном бохонд уншчихсан. Очроор огтлогч одоо. Очроор огтлогч. За та яагаад энэ номыг сонгож байна вэ? Гэхдээ яг хүн байхын гайхамшиг нь ерөөсөө очроор огтлогч номоор байгальтай харьцаж баян хангаагаа гаргадаж, аав ээжигээ шүтэж, гол усаа хайрлаж, хүн хүнээ инэрч явахтал ганц хэрэгтэй ном юм байна гэж оюуны сэнэг гэж үздэг. Никколо Макиавеллигийн хунтайж өөрөө нөгөө улс төрийн яг философи үндэстэй. Тэгээд реализмын онолын эцэг. Тэгээд гол нь яг нөгөө ингэдэг юм. Яг уншсан хүмүүс амар дуртай байдаг юм аа. Гэхдээ яг одоо энэ чинь яг уншаагүй хүнд ийм гоё ном гэж амар хэцүү чинь өөрөө тийм уран зохиолын ном биш шүү дээ. Isaac Asimov-ийн Хөмрөг гэх ном байдаг. Тэр бас айгу. Яагаад та энэ номыг хэлж байна вэ? Ер нь уран зохиолын зохиол дуртай болохоор юм болоо. Тэгээд тэр дундаа айгу тийм сонгодог. Яг үйл явдал нь ирээдүйг зөвс яг одоо бодит амьдрал дээр бас харьцан суурлаг үү те. Тийм сансар огцрогоо дайн тулаан бас улс төрийн сэдвтэй болохоор сонирхолтой болж байна. Баярлалаа. За одоо манай ажиллаж байгаа юу юм бэ? Дарангуулагчтай хэрхэн тэмцэх вэ гээд Нобелийн витамины шагналт сэтгүүлч Мария Ресагийн ном. Энэ өшөө дэлгэрэнгүй ярил юуны талаар бол ер нь цахим орчин мэдээллийн 900 тэгээ ер нь хуурамч мэдээлэл, хэвлэл мэдээллийн салбарыг сэтгүүлчдийг яагаад зарим нэг итгээд одоо дарангуйлж эрхчлөөг нь бомблох сонирхолтой байдаг талаар. Ер нь бол нэг сэтгүүлчийн ерөнхийлөгчтэйгөө болон авилгын сүлжээтэй хийж байгаа тэмцэл нь цахим орчноор дамжуулаад сэтгүүлчтэй яаж нөлөөлж байгаа талаар. Яг шилдэггээ бодсон чинь нэг судалгааны бүтээлээ тий тэр нь болохоор үл үзэгдэх эмгтээчүүд гэдэг нэртэй. Тэгээ тэрэн дээр болохоор зөвхөн яг ишилж авсан судалгааны линк нь ихэд 50 нүр. Тэгээ тэрэн дээр яг юу гэдэг вэ гэхээр өнгөрсөн хугацаанд бүх юм одоо бидний стандарт гэж яриад байгаа юм хүртэл эрэгтэй хүний бие дээр хэмжилт хийгээд стандартыг тогтооцсон. Тэгээ эмэгтэй хүн үл үзэгдэгч гэдэг маань юу гэж юм хэрэг эмэгтэй хүн энэ өнгөрсөн хугацаанд эмэгтэйний өвөгдөл дата хаана байсан юм бэ? Тэрийг ингэж хүндэж гаргаж ирсэн. Тэгээд энэ бүр эрүүл мэнд, эдийн засаг, улс төр бүр гэмт хэрэг гээд бүх орчинд одоо зөвхөн нойлын хэрэгцээ ямар байдаг вэ? Хүртэл бүх юмын судалгаатай ингээ ялгаатай байдлыг нь гаргаад өгсөн. Ийм сонирхолтой ном байсан. Тэрийг одоо би одоо уншаад нэг 2 жилийн өмнө уншчихсан. Одоо дахиад нэг унших тийм хэрэгцээтэй байна гэж бодож байгаа. Хамгийн шилдэг ном гэвэл Малала байна. за. Яагаад вэ? Яагаад л яг Малала охин нь болохоор яг эмэгтэйчүүдийн сурах эрхээ төлөө яаж тэнцэн надад амар таалагдсан. Тэгээд хөвөний намтар байсан болохоор дээрэс нь өөрөө эмэгтэй хөх гэдэг утгаараа илүү ойрхонцсон. Би нэг олон уншиж байгаагүй хамгийн сонирхолтой шимтэж уншсан гэвэл Шадраг 3 цэргийн ботуудыг бас тэр амар гоё шимтэж уншиж. Тэр миний уншсан хамгийн анхны тийм зузаан ботнууд байсан байхгүй юу? Би тийм уран зохиолын бот романууд дуртай. Алисийн тань хамгийн таалагдсан. Тэр нөгөө нэг тэр жаар багтаа уншсан юм аа. Тэр нөгөө нэг пап лам тэгээ хаан тэр нөгөө нэг тэр лам нь болохоор тэр хаантайгаа бараг л нөгөө нэг тэр ижлэхэн эрх мэдлийн хэмжээтэй. Тэгээ тэр хоёрын хооронд бас тэр Шадраг 3 цэргийн хооронд өрнөж байгаа тэр яг тэр улс төрийн нэг тиймэрхүү тэмцлүүд нь аюул сонирхолтой санагдсан. За сахины дотоод таалагдчихтай. Юун тань таалагдсан бол яг юм деталь асуултанд хариулахад аюул хэцүү юм. Ямар ч тач тэр ном санаанд орж байна. Франц Кафкагийн хөврөл ерөнхийдөө зохиол дээр гарч байгаа одоо агуулгууд нь миний амьдралд их өөр төсчихсэн гэх юм. Тухай дээр аяах уушиж байгаа. Амьдралд их нөлөөлж өгчихсэн. Яг ер нь матэгддэг номууд нэг. Маракешийн дуу хоолой гэдэг ном
айгуу гоё байсан. Яагаад вэ? Тэр нөгөө уншиж исэн үе нь болохоор яг нөгөө юм гэртээ карантины үеэр уншиж исэн болохоор юм уу яг ингээд замд гараад аялаад тэгээ тэр аяллахын талаар ингэж гоё хүүрнэн бичээд аяллаасаа тийм олон зүйл олж авахыг хүссэн. Тэр үед уншиж байхдаа Амьдрах байсан. Амир уншаад айгүй үлжсэн. Яг амьд гэдгийг мэдрүүлсэн гэх юм уу? Яг ингэ сэтгэл хөдлөлгөөд айгүй үлжсэн болохоор юм байна. Kim Tuesday with Maury гэдэг байсан. Тэр нь таалагдсан. 2-3 удаа уншсан. Монголоор ч уншсан, англиар ч уншсан. Юу танд таалагдсан бэ? Яг боссон үйл явдал гэх юм уу? сүүлийн үед бол ном уншаагүй. Ковид үед бол хамгийн их ном уншсан. Тэгээд яг сэтгэлд үлдснээр сургуутан сэтгэлд үлдсэн. Өгүүлэмж болон тиймэрхүү зүйлсүүд аягүй таалагдсан. Уншигдсан яг толгой дотроо бодож уншихад нөгөө нэг аягүй сонирхолтойсэн. Төвчгэн арга мөнгө оршуулсан да. Тэгээл тэрийг орчуулж гаргасан шүү дээ. Эсрэг нөлөөтэй томор амаа бас амар бас нөлөөтэй нь бас Франц Кафкагийн хувирал байсан. Айгу багтаа унсан болохоор амар цочордож байсан. Тэгээд зөв уншихад амар тухтай байдаг. Уншаал амар номнууд гэвэл бас Муракамигийн номнууд өгүүлбэрүүд нь тиймэрхүү хамгийн цочордуулсан номоо бас нэрлэлтгүй. Рю Мураками Coin Locker Babies. Одоо утгаас нэлээс гарах бах. Тэр шаардлагаас авч өгдөө. Ийм номнууд байна. Харуки Мураками Kafka on the Shore. Иргэдэрх Kafka. Яагаад танд юу нэлээсэн? Би өөрөө Муракамид амар дуртай. Тэгээд яг тэр номны бичгийн хэм аяг ингээд өгж байгаа мэдрэмж нь амар сэтгэл хөдлсөн гэх юм. За тэгээ олон байна шүү дээ. Одоо тэгээ ном болоо шүлэг, ном ялгаагүй үтсэн, кино сонссон дуу ганцхан би одоо юу гэдгийг Nirvana хамтлаг Kurt Cobain-ы дунд дуртай гэхээр Creator хамтлаг маань Cannibal Corpse хамтлаг маань яах вэ? Тийм үстэй. Ганцхан Nirvana дуртай байгаад иж болохгүй шүү дээ. Тэрнтэй адилхан. Номод дуртай болсон ном гэвэл Лодонгийн төдөөгөө хороотой танилцсан төв байдаг. За тэгээд сүүлд дараа нь орчуулгын зохиолоос болол тэгээд Harry Potter хамгийн гоё нь байсан. Эмэс хэлхний домог. Яагаад танд шилдэг гэж? Гэхдээ амьдралтаа өөр ном уншиж байгааг болохоор. ISIS хэлэх хамтлаг байгуулагч зүйлсэн түүхийн талаар гарч ирсэн. The Courage to be Disliked гэдэг ном. Тэр ном наагаараа өөртөө ихтэй болгоход тусалсан гэх юм уу? Яг тэр номн дээр гарч байгаа psychology fact-ууд нь одоо яг миний амьдралд ингээд амар нөлөөлсөн. Тэгээ бас дээрэс нь яг амьдралыг арай өөрөөр харахад тусалсан гэх юм уу? Хүн болгон надад дуртай байх албагүй, би ч хүн болгон дуртай байх албагүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөд илүү их хүн болгосон ном. Clay Christensen-ний бичсэн How will you measure your life period? Амьдралынхаа үнцнийг хэрхэн үнэлэн дүгнэх вэ? Яагаад таны хувьд шилдэг гэж? Яагаад гэх юм бол бид нар одоо жишээлбэл эдийн засаг ч юм уу эсвэл би хийж байгаа бизнес дээрээ одоо ашигтай ажиллаж ийн үгүй юу гэдгээ бид нар дандаа хэмжиж тэ ашгаараа амьдрдаг. Гэтэл амьдралаа бид нар өөрсдөө харахтаа яагаад жишээлбэл тэ яг зөв амьдарч гин үү тэрийг ямар одоо метриксээр хэмжиж байгаа үр дүнтэй амьдарч гин үгүй гэдгээ бид нар яагаад тэр концептыг амьдрал дээрээ тусгах вэ тэ тэрийг тусгасан бас нэг шилдэг бүтээл байгаа. Миний амьдралыг миний амьдралд гаргасан том шийдвэрүүдийг гаргахад тэ одоо хамгийн тус болсон алдартай бүтээл. За сайн байна уу? Сайн байна уу? Таны амьдралд уншижсэн хамгийн шилдэг ном юу вэ? За баууд шилдэгүүд юм да. Тэрний хамгийн гоё гэдэг өөр нь би жоохон багтаа үздэг байлаа. Одоо жоохон мартнаас яг гоё идгээ. Эсвэл хамгийн таалагддаг. Миний аав гэдэг тий айгу сонирхолтой бас аав гэдэг гадна хатус одоо сэтгэл байгаа юм шүү гэж айгу хэлсэн. Тэгээд хөөхийн зэрэг болсон яг хөдгүүд нь одоо
үнцэнтэй Би Кундерагийн 2 номыг уншижсэн. Тэгээ нэг нь хичгээ аргагүй хөнгөө ашгүй, нэг нь болохоор Ахсли Вайлсгийн ном. Тэгээ тэр хүний нөө юм хайрыг илэрхийлж байгаа илэрхийлэмж, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялаа гаргаж байгаа байдал амар маш таалагддаг. Манай номын шүүхтэй та бүхэнд ингээ яслаад энэ удаагийн үйл ажиллагааг өндөрлж байна. Баярлалаа та бүхэнд. Яг ах дөнгөж яг ном эхэлж ном уншиж эхэлж байсан. Тэгээд юу байна? Бидний баярыг дэмжиж шүүх ажиллагаатай таарсан. Талархлаа хэлэхгүй байна. Тэгээд уншиж бас хэцүү байсан. Гэхдээ уншсны дараа нэг хамгийн нэг амар гүн юм мэдрэмж өгдөөс нэг юм. Хоосроод энэ бүхний хамт олондоос талархсан айдал шүү.